Басаад зогсоход түүний шарах бүрэн ивчснийг ойлгов. Статистикийн цанхыг шарахад мөнөөх даалгавар өмнө нь хിവэр байх бөгөөд энэ нь түүний тэр үед мэдэрсэн бүхэн бодит байсан ба түүний уулзсан эмэгтэй бол үнэхээр дамаг зүүн гэсэн ертөнцийн нэг болох хэлхэмэрийг захирдаг бурхан хисмон байсныг батж байсан. Тэр энэ бүх өрсөлд хүчин талаар юу ч мэдэхгүй хിവэр байна. Тэрээр энэ хүү шин системтэй болсныхоо дараа аль хэдийн танилцуу сонссон байжээ. Яагаад цаг хугацаа охирсон? Энэ өрсөлдөгч хэдхэн юу болох гэх мэт хариултгүй асуултууд орж байсан ч тэр нэг зүйлийг тодорхой мэдэж байв. Тэр маш хурдан төвшин ахих хэрэгтэй. Хэрв тэр бурханы хэлсэн үг үнэн бол түүний хүчтэй болохоо болох мөчид тэр бурхан хөнөөх болно. Гэхдээ тэр дотроо энийг хийв. Ядаж түүний өмнө ямар нэгэн зэрэгтэй даалгаврууд хүлээж байна гэсэн хэдий ч түүний өмнө урт зам бий. Тэр элбчний хувьд хэрхэн толгой мэдгүй байгаа бөгөөд жижиг сажиг зүйлсийг дийжих ямар ч суур шившлэг байхгүй. Утсаа гаргаж ирээд захирлаас дуудсан дуудлага ирснийг харав. Тэрээр маргааш очиж гэрээ байгуулахад бэлэн байгаагаа захирлаа хэлв. Маргааш нь болоход манай баатар лотос флоор гэлтрүү орж ирв. Менежер түүнийг дотгошоо дагаж явах зөөр түүний элбчний чадвар ер нь 7 хөвтэй учраас ягаад ийм их онцгой анхаарч халамж тарьж байгааг ойлгов. Зорьсон газартаа ирэхэд манай баатар урт төстэй, өөртөө идэвхтэй төрхтэй, харцыг нь булаасан нэмэртэй захирлыг хараад царайн гэрчжээ. Тэд халуун дотноор мэдчихэв. Тэрээр гэрээний дагуу гэлтийн санал болгож, буй давуу талуудын талаар ярьж гисэн бөгөөд манай баатар тэпээр нь үнэхээр гайхалтай байгааг туртай батлав. Хин энэ зүйлд баярлахгүй байх билээ дээ. Амжиргааны тэтгэмж олохоос гадна гэлдээс түн дэвдэрсэн тохиолдолд үн төлбөргүйгээр зэрэгчийн эззүүсийг хязгааргүйгээр хангаж өгдөг. Дээр нь тэрээр дайртай хоролцоондоо үндэслэн томоохон ашиг олох болно. Эдгээр нөхцлүүд нь нэгчлэн шилдэг Аз хэрэгжлийн дайруулагчдад зориулагдсан байдаг. Гэрээ байгуулахаас өмнө тэрээр нэг нөхцөл тавив. Эмэгтэй захирч түүний санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг халуун дотноор дэмжив. Тэрээр тулааны урсгаас хэлбэрүү шилжээд дөнгөж нэг сар болж байгаа. Түүч шийдвэрлэх туршлагагүй байгаагаа тайлбарлав. Тиймээс захирал өөрөө түүнд хуваараа хичээл зааж өгөхийг хүсв. Менежер нэр хүндтэй захиралтай эргэлзэх зүйлгүйгээр шууд нүүр толсон манай баатрын зэрэг зүрхэнд гайхшижээ. Энэ хооронд хүү лотос гэлттэй тэргүүн ээлжийн хэлзэр хийх гэрээ байгуулахаас өмнө түүний нөхцөлийг зөвшөөрч байгаа эсхийг асуув. Эмэгтэй түүний сонирхолтой хүсэлтэд төхрөн инээгээд түүний нөхцөлийг зөвшөөрөв. Тэрээр талархснаа илэрхийлэхэд эмэгтэй түүний чадхыг аж хэдийн анзаарсан бөгөөд үйл хөдлөл дээр нь харахыг тэс ятан хүлээж байгаахаа хашгинаа санаалав. Тэрээр боломжтой бол авиас чадвараа эхлээд харуулахыг шаардав. Мэдээжийн хэрэг. Манай баатар үүнийг аж хэдийн таамагч байсан юм. Эцсийн эцэст энэ бол лотос гэл түүний сонирхох болсон гол шалтгаан юм. Тэрээр хүч чадлаа харуулахын тулд юу хийх ёстойгоо шууд л асуув. Эмэгтэй хоруугаас ташхаад түүний ард хүүхэнгийн энергүүд өсч манишап болон хувирах бөгөөд үүнийг тэсвэршихийг хийв. Манишапыг хараад хүү уртаас мэр гайхаж орхив. Авьяачлаг хүн хэрэг лотос гэлттэй тэргүүн ээлжийн хэлцээрийн гэрээ байгуулах гэж байгаа бол ядаж энэ хэмжээний зүйлийг даван туулж чадах ёстой гэдгийг эмэгтэй түнд хурдан санаалав. Манай шоп гэдэг нь болон түнээс дээш зэрэгцлийн ижбчэд манагийн мэдрэмжтэй эсхийг шалгахын тулд ашигладаг шалгалтын. Гэхдээ сэрсэн ижбчдийн 92% нь л үүнийг тэсвэрлэж чадах тул манай баатар шиг хүнд үүн дарагдахгүй байх ямар ч боломжгүй юм. Хүү эмэгтэйгээс өөрийг нь айлгах гэж оролдоод байгаа мó гэж асуув. Эмэгтэй түнд амжилтгүй болсон ч энэ нь тэдний тэргүүн ээлжийн хэлцээрт нөлөөлөхгүй бөгөөд тэд ямар ч байсан гэрээ байгуулна гэдгийг батлан хэлв. Өөр аргагүй болсон манай баатар шүд 100 зэрэг шалуудад ураг шалхав. Захирал менежертэй бич гэхийг толгой дахин санаалахад менежер надогийн ижбчэн дайруулагчид хүртэл өгшөөтэй тэнцвэртдэг тул түүний шийдвэрт санаа зовнож байгаагаа илэрхийлв. Манай баатар болж жирийн нэг залуу биш тул үүнийг торшиж үзэх нь зүйтэй гэдгийг эмэгтэй дахин бодлоо. Захирал дурамчхан толгой дахин шоог идэвхжүүлв. Манай шоо идэвхжсэний дараа хүүдээж төсвөх энергийн өмнө түр эргэлзэв. Ард нь байсан эмэгтэй түүнийг дотгошоо орохыг зэрэгжүүлж эцэст нь тэр зэрэг гарган алхлаа. Манай шаан дотор оромогц менежер түүнийг дөнгөж залуу хүүхэд гэж харсаар иж төсөө байв. Эмэгтэй түүнийг даван туулж чадна гэдэгт төвштэй байгаагаа илэрхийлж алдаа гарахгүй гэсэн зүүн совиндоо ипж байгаагаа хэлээд менежерийг тайвшруулв. Дотор нь манай баатар манаагаар хийсэн асартхан далайд хөөж байгаа мэт санагдана. Гайхалтай дээр хэвийн амьсгал чадчихсан бөгөөд энэ нь шалгалтын үеэр өхөж хүргэж болцсогүй. Зузаан мананд удаан хугацаагаар өртснөөс болж өвдөж магадгүй гэсэн өмнөх төвшөрийг нь багасгав. Тэрээр манай шаанаас гарах царын ганц заргацаан бол тоо томшгүй олон эргүүжгүүдийн дундаас гадаад ертөнцтэй холбогдсон царын ганц хаалхыг олох явдал гэдгийг санаад гарах гарц хайв. Тэр шийдэмгий байдлаа цэвэрлэн манай шоо дотроос гарах гарц хайв. Гинт тэр ямар нэгэн сонин зүйл мэдрв. Асар их шийд төгчээр тогшиж манагийн асар там далайн бүх мөн чанарыг агуулсан мэт нутмал жирийн нэгэн болорвэ. Энэ хооронд менежер төгссөн хിവэр байхад эмэгтэй инэв хийсээр байлаа. Менежер төгсөн байж ер нь хэр удаан урагч хитвэ гэж асуув. Шоноос гарах хамгийн хурдан хугацаанд 40 минут бөгөөд энэ нь дээд амжилт олохыг эмэгтэй дурдв. Үүнийг сонссон менежер шулуухал энэ нь манай баатрын өвчтөр төгсөх сүлтэр дэлхийн дээд амжилт тогтоох хоёрын аль нэг байх болно гэж хэлв. Эмэгтэй үүнтэй санал нийлж байгаа сүүлийн үр дүн нь итгэлтэйгээр хүлээж байлаа. Булар хаагч ихэрж байгааг хараад тэдний нүд бүлдээ. Цочирдсан менежер уцаа шүрч аваад манай баатрыг орсноос хойш ердөө 10 минут өнгөрснийг ойлгов. Үзэгчид дотор юу болж байгааг хүлээж авахад манай баатрыг буларын асар их хүчийг мэдрэн инээн сэвлээд
Үнийг хангаж чухал эндээс хатасбар нь байж магадгүй гэж бодов. Шийдэмгийгээр чулууруу сэгж очино. Атхандаа чангаар аимшиггүй атхад нэгт хөдөлгөөнөөр хэсэг бүтлэн хангаж зархив. Түүний эргэн тойронд цорол үүсч ирэхэд системээс түнд пассив ур чадвар эзэмсэнийг зарцах мэдэгдэж гарч ирв. Манагийн кристал ажиллагаа гэж нэрлэгддэг зүйл хэллээ. Гин манашаа нурч хоёр үзэгч айдас. Гашрал хоёрыг зэрэг мэдрв. Энэ төрлийн шалгалтыг стилийн тоологч хөвчтөний нэг цагт давтагч манай залуу өртөө. 26 минутад амжилттай дуусгаж Европын холбооны камера гихтээ хин гинэс тэмдэглэгдсэн 36 минутын амжилтыг өгдөв. Менежер шууд өрөх шалгаж манай Баатрин арыг эрт хүчтэйгээр сэгсрэн матж харлаа. Бүсгүй мөн түнд нэгдсэн ч шог яаж юм хурдан хагарч чадсан. Гайхаж сонирхоо. Хүү шоны дотроос кристал олж аваад хагалснаа тайлбарсав. Манай шоны кристал нь шон доторх бүх шидэд энергийг агуулдаг бөгөөд хин нэг нь ялангуяа энгийн сэрсэн хүн үнийг олснээс хагална гэдэг түн ховор байдаг тул бүсгүй үнийг сонсоод цэчв. Манай Баатар үнийг олоод зогсохгүй хагалсан явчихна. Түүний манагийн батамж бүхэл бүтэн шоноос тасныг харуулж байна. Тэрээр гинт баярлж манай Баатрыг дэлхийн хамгийн агуу гэж бичин болоход нь туслахаа амлав. Үзэгдэлжүүн одоо ч хоцорсон гэж дуурсан Ким Ижан хатагтай руу шилжив. Манай Баатрын ээж Ким Ижангийн хажууд засаад хүүг үнэхээр хоцорч байгаа бөгөөд уцаач авахгүй байгааг батлав. Гинт танил тансаграалсраас машин хоёр бүсгүй анхаарчийг татв. Манай Баатар ийм үнэтэй машин гарч ирж байгааг хараад тэдмэл гайхаж орхив. Тэр яаж ийм юм авч чадах билээ дээ. Жээхэн бүсгүйчүүдийг хармагцаа баяртайгаар даваа. Хүүн ямар нэг сэжигтэй зүйлд хол бүрдсэн би гэж ээж нь санаа зовж байхад Ким хатагтай түүний зүгээр 50 явж байгааг хараад уурн хүрчээ. Тэд өрөөнд ороод суугаад охин яагаад шидэд анги руу шилжсэн бэ гэвч шууд асууж хардав. Тулааны уршиг түнд цаашид төхөрхөө болсон бөгөөд шидэд чиглэлийн бүх бичиг баримтаа хэдийн бүрдүүлсэн талаар манай Баатар тайвшран тайлбарсав. Тэрээр шийдвэрийн талаар илүү дэлгэрэнгүй асуусаар байсан ч манай Баатар ярианы сэдвийг өөрчилж яагаад хүрээд ичнийг нь асуув. Түүний эцэг их ажилдаа явсан эсхийг асуухад охин толгой төхөж манай Баатрын ээжийн зөвшөөрлөөр энд хонхоор ирснээ тайлбарсав. Түүний эцэг Мангас боловсрол хөвөлдөрт ажиллаж амьддаг гадаад руу ирэхэд тул байнга нөө гитэг болохыг бид мэдсэн. Тэрээр ганцаараа үйл төвөртэй манай Баатрын ээжтэй сайнаа сэжиж түнтэй хамт байхаг илүү үздэг аж. Цааш үргэлжлүүлэн хүү одоо шидэд ангид орсон тал өөрт нь магийн онол зааж өгөхийг хүсв. Охин хариуд нь юу авахаа хэлхийг шаардав. Хүү дөргөөхөн шиг юу хүсэж байгааг нь асуув. Охин яг одоо санаандаа орсон тодорхой зүйл байхгүй гэвч хүлээн зөв. Хэсэг бодсны эцэс тэрээр хүүгээс нэг хүсэж биелүүлэхийг шаардахаар шийдэв. Хүү зөвшөөрсөн ч нэг болцож нэмэв. Түүний хүсэж нэг жилийн дотор илэрхийлэх ёстой бөгөөд үгүй бол хүчингүй болно. Охин жаахан дөргөөдсөн зөвшөөрч харин хүү жилийн дотор энэ тухайга мартчихна гэж дотроо бодов. Хүү ямар хүсэлтэй байгааг нь шоолонгүй асуухад өхөн өөрж дуугаа татхыг анхааруулв. Бүсгүй маш их уурсан тул тэр тэрвэрч байхдаа хүү хүчтэй шахаж байна гэж бодсон. Танд бас тийм хормол санагдсан. Эсвэл зөвхөн надад л тийм санагдсан болов уу? Сэтгэвтэл үлдээж мэдэгдэнэ үү? Тэд ярихаа өргөжлөж байтал ээж нь тэднийг орой хоолнд дуудсан ч тоглоом шавлан болгон дээрээ цахилтаж байгаад түүнийг таасангүй. Тэдний харьцаа харахад хөнгөсчөө болгож түнтэй гэрлээрээ гэж тоглоомоор хэлбэл би гайхгүй биз. Энэ хооронд ойд догшин хэрэг нисэлдэж хар хуцтай эр мангасуудыг сэлмээрээ амархан өстөв. Эцэст нь бид дүнжаныг төвөггүй цэвэрлснийхээ төлөө хоёрт ирээс мартаж хүчсэн манай Баатрын эцэг минь утай таньжиж байна. Тэр залуу минь гэлтэй нэгдхийг өрсөн ч манай Баатрын эцэг ганцаараа байхыг илүү үзэж татгалзав. Хоёрт залуу Скарлетт гэлтийн зүгээс бүхэл хүнд түшийг үзүүлэн химээ манай эцгийг нэгдхийг гойсон боловч хар хуцтай эр таасан шинжгүй нээж түүнийг зөрөөд гэж дуудав. Дараа нь гинтл эцэг хачин гинжнүүдийг дуудаж ирсэн бөгөөд яг л хичээл зааж байгаа юм шиг хүмүүс чунахаа байдаг тухай ярьж харлаа. Хоёрт залуу гайхан толгоогоо мажиж байтал тэр агаар талах болов. Манай Баатар өөрөөсөө ч залуу харагддаг энэ аимшигтай хөнөөгч эцэгтэй учирсан явдлын дараа бид жээхэнд анхны шидэг хичээлээ зааж буй захирал дээр иргэн ирсэн бөгөөд бүсгүй шууд спарринг хийж өөрийг нь зөхиж үзхийг уриалав. Хүү эргэлзсэн ч өөр сонголт байхгүй ойлгов. Тэрээр санаа алдаад эрс гар асуултад үлдээхгүй тул байрлалаа болгоомжтой эзлэв. Толооны урлагийн мэдлэгтэй толгоорсон тэрээр бүсгүйг чөлөөлөн зохиолт хийж ямар нэг хариу үйлдэл хүлээ. Бүсгүй инээн сэршин зогсож исэн бөгөөд цогцтын хүч маш их байсан. Тул бүх зүйл тоос шорон дарагдав. Тоос шороо сарнихад манай Баатрын цогцтыг бүсгүй ямар ч төвөггүй барьж авсныг хараад маш их сандарч айжээ. Тэрээр өөртөө итгэвтэйгээр инээн сэрсгэд хүү хурдан холдож авиргүй зайг олж авлаа. Тэрээр зүгээр идлэгч хийдэг утгаар нь түүнийг дутуу үнсэн болчтой. Бүсгүйс зэрэгчийн рейдерийн хүч чадалтай гэдэгт тэр одоо бүрэн мэдхтэй байна. Тэрхүү цогцлын дараа бүсгүй түүний байршиж болсон дайртан дахталааны уршигын зогсчийг ажигсан хөдөлгөөнийг нь тайлбарлав. Ил бичид ер нь ингэж зогсхийн дайрдаггүй болохыг тэрээр онцлоо. Дараа нь захирч түнд тулааны уршлаг болон шидэд ур чадварын ялгааг мэдгэсхийг асуув. Тулааны уршлаг гэдэг нь ойрын зайнаас сэлэн болон бусад зүйлээр толцохыг хэлдэг бол мань хол зайнаас цохих тухай юм гэж хүү хариулав. Бүсгүй толгой төхөн шидэд хичээсэн дайсныг хол зайнаас салуурсахад чиглэдэг бол тулааны уршлаг нүр тулан дуусгадаг гэж нэмж хэлв. Ил бичний тулаан ямар байдгийг харуулахын тулд өөрөө түнд дайрах тул бэлэн байхыг санаалав. Хэрэг юм буруугаар эргүүл түүнийг эдгэж чадна гэвч тэр амлав. Тэр бага зэрэг сандарсан ч бэлэн байлаа. Бүсгүй хурууныхаа үзүүрт энерги цуглуулж хүчтэй лазер туяа харуулж гаргав. Бүсгүйг одоо давчлах хийж гэж хэлэхэд хүү хортон өхрөн аюулгүй газар олов. Тэрээр блиц гинжнийхээ хүчийг идэвхжүүлж
цахилгаан сандыг шууд түүний зүг тавив. Гинжнүүдэндээ хүрэхэд асар том дэлбэрж болсон ч бүсгүй ямар ч зураасгүй зогсжээ. Түүнийг аз зэрэглэлийн ур чадвартай байгаад гайхсан ч бандаа унаж байж сайн гэдгийг санаалав. Дараа нь тэрээр өөрийнхөө сумыг шууд нүүрлүүн чиглүүлэн сөрөг дайрт хийв. Тэр айд сандраад сумыг шууд өртөж авав. Толгоогоосоо хөт хүртэл бэртсэн ч бас үлдэхэн бүсгүйд тэсвэр хатуужлаараа гайхширтыг төрүүлсэн ч тэрээр бүх хүчээ гаргаж цэнхэр цавсгааны бараг түүн лүү шидэхээ шийдэв. Энэ удаад тэрээр нэн дараа үнэмлэхүй тооцоолорын ур чадвараа ашиглаж магийн задарснаа бүсгүйг цэцэрдүүлжээ. Түүний дайртыг ийм богино хугацаанд эргүүлж саармаржуулж чадсанд бүсгүй итгэж чадахгүй. Бүсгүй дахин гайхаж өөр нууж байгаа гинтийн зүйл байгаа эсхийг асуув. Манай баатар түүнд өөрөө олж микий хийлв. Тэрхүү сорилтын дараа түүний яг өмнөх газар хүчтэй эрчим хүчээр цахилж эхлэв. Тэр шууд цохилдасан ч гараараа хазаалгаж чадав. Цохилтын улмаас гарн чичирсэн хэдий ч энэ дайртыг яаж ийм хурдан үлдэж чадсанд туйлын их гайхжээ. Маш хурдан хийсэн юм бэ. Энэ хооронд тэрээр олон тонны сум илгээсэн ч бүсгүй өөрийгөө хамгаалахын тулд хамгаалтын бамбайг хордон босгов. Илбчин ихвчлэн тодорхой үйл явдлыг шаарддагч тэр яагаад шигшлэггүйгээр илбээ ашиглаж байгааг гайхжээ. Туршлагатай илбчэд баг хүчтэй шившлэг зэрэг зүгийг нь багасгаж олгоч. Түүний дашбор адилхан хүчтэй байгаа нэг ч үг хэлгүй шилдэг. Гэдэгт эргэлзэхэд хүрв. Нөгөө талаас манай баатар бараг төлдөж цаашид давтлахад хангалттай манай цөвлөөж чадахгүй хурч. Тэр эмэгтэй гин тэсвэртэй мангас шиг байна гэж шууд хэлв. Бүсгүй атиятай инэн цэвсээр түүн дээр хурж ирээд түүнийг их потенциалтай сонирхолтой хүү гэдгийг хэлсэн ч хараахан туршлагагүй болохыг онцолж гиндүүлэн газар өнөхөө. Энэ бүхэн хэрхэн болсныг тэр ойлгоогүй байхад харин бүсгүй үнийг өөрийн олон жилийн туршлагаар тайлбарлав. Түүний ур чадварыг бодож үзээд тэрээр ойрын зайн тулааны чадвар болон ямар ч саадгүйгээр илбээ ашиглаж чадж байгааг нь үнэлв. Тэрээр уруу тооцооллын аргаар шившлэг задлахаа байсанд нь биширч өөрмөс тулааны хэм маягийг бий болгож чадна гэж бодож байв. Тэрээр одооноос ихшин түүнийг өөрийн ивэж давч албан ёсоор башин болгоо мэдэгдэв. Тэрээр өөрийнх нь шав болох юм төрлийн веб хандлагыг хүлээн авсан яттай нэгэн бололтой. Дараагийн хэсэгт манай баатар гүнигтэй сууж байна. Бодолд дарагдсан түүнийг найз нь зэвүүцсэн төрхөр зүуднээс нь сэрэхэд тэр хижнийхээ үзүүрээр ташин сонсож байгааха хэлв. Тэрээсэн цагаасаа хойш манай баатар хичээлийн хүс болгон авч өгсөн заримыг эцсээр байгаа бололтой. Тэр түүнээс цадсан эсхийг асуухад тэр бүтэн өдөржин идэж чадна гэж хариулаад хичээлдээ анхаарахыг шаардав. Тэр түүнд шидэд ур чадвар зааж байхад систем цонх гарч шидэд ур чадварын мэдлэг нь нэмэгдэж ашиглах. Ур ашиг нь 5 хувиар өссөныг харуулав. Хүү эдгээр байнгын мэдээллүүдээс залхаж гүйцэжээ. Шин зүйл сурах бүрт тэдгээр нь түүнийг бухимдуулж эхэлнэ. Систем түүнийг байнга өсөж хөгжихийг шааж байгаа мэт санагдана. Хатагтай гин хүртэл түүнийг ийм хурдан сурч байгаад хачин гэж үзэж явах шиг байна. Тэр ихэнх хүмүүсийн 2 сард сурдаг зүйлийг 2 хоногт сурчээ. Гэвч хүү үнийг томжиргүй хүлээн авч тэр өөрөө зөвхөн хараад хэлбэрүүдийг цээжиж чаддаг болохоор гайхах зүйл байхгүй гэж хэлв. Энэ төвхтэй охин улам уурч манай баатараас өөрийг нь багш гэж дуудахыг шаардав. Түүний өөр хилэн өөрөө энэ салбарт түүнээс хамаагүй удаан байсан аттай хүү бүхнийг дэндүү хурдан сурч байгаагаас үүдэлтэй бололтой. Тэр хүү бодохгүй өөрийг нь гүйцэж төрүүлж хүй гэж санаа зовж байна. Энэ янзаараа бот хүү санаа алдан түүнийг дурамжхан багш хэмээн дуудаад өөрийнх нь шидэд ур чадварын салбарт төрөхийн авьяастай гэдгийг санаалав. Тиймээс мэдээж тэр илүү хурдан сурчж байна. Гэхдээ үннийг хэлэхэд тэр том бурхан тохиромооргүй байгаа тул шид ур чадварыг аль болох хурдан сурахын тулд бүх хүчээ дайчиж байна. Тэр хатагтай түүнд тулааны урлаг руу орно гэж хэлэхэд нь үнэхээр гайхснаа сануулад түүнд тохирсон атлаа яагаад шидэд ур чадварын салбарыг орхих тухай бодож байсныг нь Асан тэр үеийн шийдвэрийн төлөө одоо хашгирч эхлэв. Юужүнжи хүн хоёр хичээж зах зуржи хүн өнгөрсөн амьдралд тохиолдсон үйл явдлуудтай холбоотой нэгэн 90 царайг зүүн сонгоороо харав. Юужүн түүнээс өөрийн цагаар дадлахын шалгалтанд бэлтгэж байгаа эсхийг асан бодлоос нь салгах тэр өөр багш дадлахтанд төсөж байгааг батлав. Тэр дөнгөж сая харсан зүн нь юу байсныг гайхаж энэ нь зүгээр л төсөөлөл эсрэхтэй эргэлдэж байв. Гэсэн хэдий ч тэр бас там түнд шөнийн сүтрийг ялахад 2 сарын хугацаа өгснийг сажив. Тиймээс анхаарлаа сарниулах цаг биш тул тэр энэ бодлуудыг толгоноосоо зайлуулав. Манай хүү хийж буй эмэн дэшийн өнцөг болон бүрийн дайчдад асар их тус бой чадварынх нь энэ ханыг даван толгоход туслана гэсэн итгэж найдварууд зэрэг бүсэд ашигтай зүйлсийг бодож үзв. Үүний зэрэгцээ лотос гэлтийн сургалтын төвд менежер Пак Сүнжиб итгэж хийж буй зарим дайчдыг хянаж тэдний гаргасан зарим алдааг залуурч байлаа. Тэрээр гэлтийн тэргүүн сянганыг олж хараад шинхэн хүмүүсийн хувьд дадлахч хичээд мөөгүй дагаа тухай болон дундаж зэрэглэн өнгөрсөн жишээс бараг өссөн талаар түн сэтгэлтэй. Хийсэн боловч түүнийг сансаагүй ганцаараад гайхав. Түүнийг өөртөө нэрчж байгааг ойлгох үед сянган өөрчлөлт гуйж менежер түүнийг жи хүнийг бодож байна. Химэн шагшхад тэр сэжиглийг нь батлав. Гинт менежер түүний жи хүнд заахыг хүссэн зүйлийг бүсэд хид хідэн дайчид сурах гэж оролдоод бүгд бүтлгүүцнийг санаж байгаагаа дурсав. Гэвч чонгон менежерт жи хүний өөрмөц авьяасыг бас харсныг санаалав. Жи хүнийгч илүү хөдөлгөөн хийгээгүй. Учираас түүнийг Ахмад дайчин байсан гэж хэлэхэд үнэмшилтэй байх байв. Энэ үед хэрэв ирээдүйд өөр эс зэрэглэлийн шидэд хүн гарч ирвэл тэр нь жи хүн байх болно гэдэгт гэлтийн тэргүүн итгэжтэй байна. Одоогийн байдлаар тэрээр тусасаг эс зэрэглэлд хүрсэн цорын ганц шидэд хүн хэвээр байна. Хэдий тийм боловч эдгэгчийн хувьд түүний талаанд үр нөлөө нь арай бага юм. Гэвч хэрэв жи хүн яг одоо сүүлчийн од шиг гинт гарч ирвэл энэ нь бүх шидэд ертөнцийг даргах болно. Хэсэг
хугацааны дараа төгдөр манай сайжруулах юм дээр ажиллав. Нэрнээс нь хахад энэ нь уусан сэрсэн хүний манай бүрмсэн нэмэгдүүлдэг юм. Бас энэ бас бүх шидэт хүмүүсийн шундаг зүйл юм. Түүнийг ажиллаж байх хооронд хойлцсон хичнээн удаа бүтлгүүдэж манай хүү уурсандаа халбагаа шидэв. Энэ үед тэр хэдийнэ 3 барц орц найр саяг ашигласан бөгөөд хэрэг энэ хിവэр үргэлжилбэж бүх мөнгөө өгч шинжтэй байлаа. 2002 оны 11-р сарын одоогийн байдлаар уг эмийг 5 жилийн дараа зохион бүтээх учраас хинч манай сайжруулах хэмийг яаж хийхийг хараахан мэдэхгүй. Өнгөрсөн рүү буцахаас өмнө эмийн жор дэлхийн хэмжээний ашигмжаар хуваалцсан юм. Алхимич жор нийт ихтэй өгөм дэлхийн өнцөг болон бүрт байгаа олон дайцдад маш их тус болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Манай хүүд зүгээр л энэ янзаараа өргөжлүүлээд байвал бүтэхгүй юм шиг санагдав. Гэвч түүнд илүү өндөр магадaltaй өөр санаа төвж тэр 5 жилийн дараа эмийг зохион бүтээх хүн учраас Лижаныг олох явдал байв. Хэрв тэр эмийг хийж чадахгүй болсон ч тэр залуутай холбоо тогтоох нь ашиглахгүй. Жан одоогоор Мөлийн академийн 1-р курсын ахлах сургуулийн сурагч байгаа тул түүнтэй уулзахын тулд Мөлийн академи руу явна. Түүнийг гадуур явхад Южүнжи хүнтэй уулзахаар ирээд ямар нэгэн ч төрийн хүчин давтсан бололтой тоогоо болон заван угаалтаар болохоор хаалгыг онгойлгов. Тэр ямар нэгэн мөзөл тохиолдсон шууд санаа зовж гэрнийг тарсан гамшиг хараад цагдаа дуудах хэвээр юу гэж гайхав. Хайруулын тогийг зэвсэг болгон барьж тэр аимшигтай хог хаягдлыг тойруулан харав. Өнгөрсөн дэгндрээс гарч ирж мангасууд асгарч эхлэхэд өөрсдийгөө хамгийн хурдан бий болгосон хэдэн хүмүүс байсан юм. Тэдний нэг нь түргэн илтгэгддэг Лижан хэмээх хэр байв. Анхны сэрсэн хүн сураггүй алга болоход Лижан солонгосын анхны эс зэрэгчийн дайчны хувьд түүний байр суурийг эзлэхээр гарч ирсэн. Манай хүү яг одоо уулзахаар харсан хүн Лижан бол Лижаны атхан хүү юм. Жи хүн тээврийн байранд хүрэхэд үйлчлэгч түүнээс хаашаа ямар байгааг асууж тэр дүү гэдэг газар руу портлоор явахыг хүсв. Дүү одоогоор мангасын дэвлэлтээс болж архивсан бөгөөд энэ бол тал бүрээс мангасууд асгарч хөл тасан мөчөөсөө өвчин амьд явахын тулд санаа зовх хөстэй хот юм. Өдөргүй манай хүү дүүдэх Мөлийн академид орчиж үнсэн халуураар орхон тул арай илүү алхах хэрэгтэй болжээ. Түүнийг ороход Жаныг ханаас олж болох талаар гайхав. Жан Байлдааны хилтэд байсан ч тийм ч авьяастай байгаагүй. Задлах дургүй жаасан Мөлийн Байлдааны байгууламж маш бага ховтой ашиглах болно. Тиймээс жи хүн эхлээд анги танхимуудыг эргэж харахаар шийдэв. Түүнийг өргөшөө алхаж явахад олон хүн анзаарагдаж юу харж байгааг нь харахаар төхөж олов. Түүнийг зүтгэн ороход хин нэгний давталгаанд өртөж хашаа шидэгдсэн жаасан түүнийг мөргөв. Манай хүү Жаныг босгоход хүү түүнийг цогсондоо уучлалтгүй. Гэвч жи хүн түүний уучлалт гуйхад хариу өгөхгүй зөвхөн Жаны өрсөлд өчлөө ширтэж тэр хүн түүнээс чи хин бэ хэмээн асуугаад нөгөө хүнээ гацаа гэд нэрсэн. Жасантай ямар нэгэн ажилд байгаа эсхийг асуув. Түүнийг ярихаас өмнө дээршигч манай хүүгийн нуруунд дээр гараа тавиад чи гацаа хүүгийн хамуун эсхийг асуув. Ямар ч байсан тэд өчтөгөө ч ажиллагаа харагддаггүй. Гэвч жи хүн нөгөө ямар нэгэн хариу өгөхөд таасангүй гэсэн хэдий ч дээршигч тэр чухал хэлцүүжийг хийж байгааг тодруулаад муухай нөхцөл байдалд орохыг хүсэхгүй бол гадаа хүлээхийг зөвлөв. Нөгөө залуу яриагаа дуусгаж амжаагүй байхад манай хүү түүний гараа алгадаад зайлуулав. Эцэст нь жи хүн хүүд цэвэрлэгчийн өрөө рүү явбал дээр байх гэж хэлээд алхаж чадах эсхийг нь асуухад Жан түнсүү гайхсан байдалтай ширтэв. Урдаа дээршигч урагшаа алхаж жи хүний цахыг барьж аваад nooш гэж дуудав. Уурсан дээршигч сайхан ярихаар ойлгохгүй байна уу гэж шаардаад өгөхийг хүсэж байгаа эсхийг асуув. Гэвч манай хүү хин нэгэн түүний цахыг барьж авч байгаа нь 2 дахь удаага бөгөөд сүүлийн үед хүмүүс яагаад үүнийг байнга хийгээд байгааг мэдэхгүй байна гэж хэлв. Тэрээр толгойдоо тодорхой дүртвэртэй байх. Дараа нь шидэт томьёог тооцоолох, шигшгийг зөхиөх, дараа нь үүнийг гүйцэтгэх тухай Южүнтэй хийсэн хичээлүүдээ санав. Түүний Сянганыг санах үед манай хүүгээ сонгосон дүр зураг бол гэрлийн цэцрэг байв. Сумын хурдаар харун гарна. Гэтэл систем түүнд ариун сум химээх ур чадвар идэвхжсэний мэдэгдэнэ. Манай хүү ганцхан хоруугаараа чиглүүлээд том эргийн цээжлүү ариун сум харун хашин савшуулж бүр амнаас нь шүсийг нүсэргүү. Том залуу өвдөж орилох зурж энтэй нөхгүй хүм ямар ч шигшгүйгээр шигшиг үлдсэнийг харж гайхан хөшчээ. Үүж явж улам өчтөнжиж эвзэгтэй мөч ортож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайктарч сувглуу маань заавал бүртгүүлж